Хорвоо дууга хадаа мэндэлсэн бяцхан өрөө ангиртээ твэрч ангир уургаан амсуулах нь их хүн бүрийн хамгийн нандин үе. Яг энэ мөчөөс эхлэн 6 сарын турш хүүхдийг хөхөөрөн дагнан хооллох нь их хүүхдийн эрүүл мэндэд онцгой сайнаар нөлөөлдөг. Намайг Шүрэн Чимэг гэдэг. Би анх 2017 онд анхны охиноо үлгэдэж авч ийлаа. Тэгээд мэдээж ээж болгоны тулгамддаг зүйл бол яа харахгүй өхөндөөсөө оруулах байдаг. Тэгээд миний хувьд гэх юм бол яг л ээжүүдээ адил эхний хэд хоног хүүхд маань уйлал өхөндөөсөө орохгүй маш хэцүү байсан. Хэд хоногийн дараа сум маань маш их айгүй их чинэрлэлтэд хатуураад байдаг байсан. Тэгээл зөксөө загуу саана хүүхдээ хөхөөлнө. Хэрвээ ээж таны хөхний сүв бага байвал хүүхдээ хөхний сүв орлох бүтээгдэхүүнээр угжих гэж бүү яараарай. Та үүний оронд дараах энгийн аргуудыг хэрэглээд үзээрэй. Зөв хөхүүлж байгаа эсхийн шалга. Ойрхон хөхүүл. Хөх сулрах тусам шин сүв бий болно. Шингэн зүйл сайн. Учир нь эхийн сүүний шингэнээс бүрэлдэх учраас сүү бүрэлдэхэд хангалттай шингэнийг авч байх ёстой юм. Өдөрт хамгийн багадаа 4 удаа хоолол. Их хүүхэд хэн нэрүүл бол ямар нэг хүнсийг хязгаарлах шаардлагагүй. Ингэхдээ амьтны гаралтай уургаар баялаг хүнсийг түлхүү хэрэглээрэй. Тайван бай, амрах. Сайн амарснаар сүү үүсэх үйл явц хурдасдаг. Тиймээс чөлөөтэй хорон бүрийг ашиглан унтаж амарч угаарай. Хүүхдээ ингэртээ нааж ирэхлүүл. Эхийн хөвлийдэх шингэн орчин эхийн сүтээ ижил үнэртэй байдаг учраас хүүхэд эхийнхээ сүг хөхтөө тайван байдлыг мэдэрдэг. Тийм ч учраас хүүхдийг эхийн сүгээр хооллох нь их хүрийн харилцааг бэхжүүлж, элгэн халуун хайр, дотн мэдрэмжийг бий болгох замаар хүүхдийн тарих оюун ухааны хөгжлийг дэмждэг. Анхны хүүхдтэр болохоор өхнийхөө сүг яаж хадгалахыг мэдэхгүй. Тэгэл хүүхдээ хөхүүлчихэл хөхөө саагаал савлал савн тэгэл савлаа тавьдаг байсан. Тэгээд одоо хоёр дахь охин дээр болохоор өхөнд маань маш их сүйтэй байсан учраас би одоо хүүхдээ хөхүүлэхийнхаа хажуугаар саадаг байсан. Тэгээд сааж байгаа учраас бас маш их ядран тэгээд гар маань бас их чилдэг байсан. Хүүхдийг хөхөөр нь хооллох нь хүүхдээс гадна ихэд эргээ нөлөөлөх бөгөөд төрсний дараа сав хурдан агшин, чихрийн шижин өндгөвчний хор тавдраар өвдөх эрсдлийг багасгадаг гэдгийг эмч мэргэжлэнүүд тогтоосон. Сонирхуулахад бүгд найрамдах Солонгос улсын Сөүлийн сургуулийн эмнэлэгт COVID-19-ийн халдвараар өвчлсөн нэраг 3-7 хоногийн турш зөвхөн эхийн сүгээр дагнан хоолсоор эдгээс нь эхийн хөхний сүү ямар ичдтэй вэ гэдгийг илтгэх мэт. Тэгээд өхний зориултын уут идэм билээ. Нэгээс 6 сар хүртэл өргөчн таадахлах зориулттай. Тэгэх юм бол одоо хүүхдээ ийш тийшээ орхиод явсан тохиолдолд уугчдаг. Эхийн хөхний сүүнд 130 төрлийн нүүрс ус агуулгдсан байх бол үнэний сүүнд дөнгөж 10 хүрэхгүй төрлийнх байдаг аж. Нэраа хүүхдийн гидсэнд байх сүүн хүчлийн бактериуд нь эхийн сүүнд агуулгадах олон төрлийн нүүрс усаар хооллон богино гинжит тосны хүчлийг ялгаруулснаар бүдүүн гидсний эсүүдийг тижээж дархлааны системийг сайжруулдаг. Ингэснээр 0-5 настай хүүхдийн эндэгдлийн гол шалтгааны дээгүрт ордог хатгалгаа тусах эрсдлийг 23%-аар, хатгалгаагаар эндэх эрсдлийг 15.1%-аар бууруулдаг. Эхийн сүүний бас нэгэн ач холбогдол нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд IQ-гийн чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг.